Энэ аудитын үр төлбөр нь бол амар санаа над дээр хувь хүн дээр хариуцуулаагүй. Энэ засаг даргын тамгын газрын зүгээс зохион байгуулсан үйл ажиллагаан дээр засаг даргын нөөц сангаас гаргасан ийм зардлыг буруу зарцуулаа гэсэн үгсээр анх тавьсан. Тэр анхны төлбөрийг төлбөртэй байна гэж үзэж байна. Гэвч энэ анхны төлбөрийн 3 сарын 31-ний өдөр 653, 2016 оны 4 сарын 28-ны өдөр 770 мянган төгрөгийг, нийтдээ сая 423,926 мянган төгрөгийг төрийн сангийн 19 тэг 947 тоод гансан шилжүүлж бүр төлбөрийг барагдуулсан байдгийг. Энэ одоо барагдуулсан тухай албан бичгээ бол аудитын газар төрүүлж ирсэн. Одоо барагдуулсан үр төлбөрийн баримт нь одоо энд ингээ байж байна. Хуулинд аймгийн сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн хороо дээд байгууллага боловч сонгуулийн ерөнхий хороо аймгийн сонгуулийн хороонд нэг чиглэлийн байгууллагын хувьд мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх, тэдний одоо хийж байгаа ажилд нь үнэлт дүгнэлт өгч энэ алдаа дутагдлыг газар дээр нь шалгаж үнэн бодиттой байдлыг нь тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч өнөөдөр хүртэл сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг шийдэж өгсөнгүй. Тийм учраас бид нар энэ удаагийнхаа уулзалтаа сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт тавьж байна. Та нөхдүүд Тархан уул аймгийг ажлын төсөл явуулж бидний энэ үүсгчэд манай аймагт үүсчээд байгаа нөхцөл байдлыг, үнэн бодит байдлыг газар дээр нь шалгаж нэгтэлж үнэн зөвийг бидэнд өгөөд тарханчуудад мэдээлж өгөөч гэж хүсэж байгаа юм аа.